1939 оны 6 дугаар сарын 17-нд Францад хамгийн сүүлийн удаа олон нийтийн өмнө цаазаар авах ялыг гүйцэтгсэн. Францчууд 14 дугаар зууны хүртэл язгууртнуудаас сэлмээр энгийн иргэдээ дүүжилж цаазалдаг байсан. Тиймээс 1789 оны хувьсгалын дараа гэлтнийг хэрэглэх нь илүү тэгш, шудраг, хүнлэг цаазаар авах арга гэж үздэг байж, олон нийтийн өмнө залхаан цээрлүүлж жишүүлэх зорилгоор хүмүүсийг цаазалдаг байсан ч энэхүү явдлаас хойш олон нийтийн өмнө цаазлага зогсоосон. Eugene Weidmann 1937-аас 1938 оны хооронд 6 хүнийг алсан цуврал алуурчин. Тухайн үед Европын бусад орны хүмүүс Паристаар аялахаар ирэхэд нь итгэл төрүүлэн яриа өрнүүлж, байр түрээслүүлэн газарчилж өгнө гэх мэтээр хүмүүстэй танилцаж дотносоод давуулж аван буудан хүнөөдөг байсан. Дараагаар нь бичиг баримт үнэт тэдлэл мөнгө төгрөгийг нь дээрэмддэг байжээ. Цагдаа нар тухайн үед нэгэн алга болсон эмэгтэйг хайж явахдаа Eugene Weidmann-ийн мөрөөр орсон. Гэрт нь орж үзтэл алга болсон хүмүүсийн эд зүйс, бичиг баримт, хэрэг үйлддэг гарбуу зэрэг нь байсан. Түүнийг баримтлахад эсрүүцэл үзүүлээгүй мөн шүүх хурал дээр түүнд шүүгч эргэлзэхгүй цааз ял өгсөн. Цаазаар авах ялыг гүйцэтгэх өглөө Францын Версай хотод байрлах шоронгын гадаа маш олон хүмүүс цуглдсан байсан. Тэнд энгийн иргэд мөн хэвлэл мэдээлэлхэн цугласан. Ирсэн хүмүүс нь хамгийн амар нь юу ч болоогүй юм шиг хоорондоо инээлдэж ярилцаад, зарим нь зургийн дараад, зарим нь бүр бичлэг хийжсэн гэж байгаа. Тэнд ирсэн хүмүүс энэхүү ялын гүйцэтгэлийг хараад жигших биш, харин шоу цэнгээ зугаатай зүйл үзэж байгаа мэт юу ч болоогүй юм шиг байсан нь гол асуудал болсон. Ийхүү хүмүүсийн хүнлэг бус нь хариу үйлдэлээс болоод олонний өмнө цаазын ялыг гүйцэтгэе зогсоосон. Франц улс 1977 онд хамгийн сүүлийн удаа шорон дотор гэлт нар цаазаар авах ялыг гүйцэтгсэн. 1981 онд цаазаар авах ялыг хориглосон.